Галдан бошготаан шашин төрийн нэрс зүтгэлтэн байсан төдийгүй цэрэг зэвсгийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч төмөрлөгийн үйлдвэрт сэлэм, бамбаа, хоёрог дуулга тэр дундаа галт зэвсгийг хүртэл үйлдвэрлэж ирсэн байдаг. Мөн цэрэг дайчтай сургаж бэлтгэхэд өөрийн биеэр манлайлан оролцож ирсэн. Галдан бошготаан Монголын уламжлалт байлдааны арга тактикийг хэрэглэж ирсэн байдаг. Номон толгуур бухс ижүүрийн аргуудыг амжилттай хэрэглэж байлдаж байсан. За үүний нэг жишээ бол манжийн их зэрэгтэй улаахой голын ирэг дээр тулдсан тулдаанд номон толгуурын аргыг ороон бүслэх аргуудтай хослуулан хэрэглэсэн байдаг. Галдан бошготаан байлдааны тулааны олон аргуудыг хэрэглэж байснаас гадна өөрөө тэмээ хэрэм хэмэх аргыг дайн байлдааны ажиллагаанд нэвтрүүлэн хэрэглэж ирсэн байдаг. За энэхүү арга нь ямар арга вэ гэхээр төм гаруй тэмээг хөлийн боож хэвтүүлээд тэмээн дээр эсхийг норгож олон давхарлаж тавьж ингэж ашигладаг байсан. Энэ нь бол одоо нөгөө эсхийг норгох нь дайсны ирж байгаа сум жад одоо тэмээ рүү нэвтрэхгүй байх. Энэ утгаараа нөгөө 1000 гаруй төм гаруй тэмээ маань хэрэм хан болгож ашиглаж байсан энэ давуу талтай шинэлэг арга байсан түүхэн тэмдэглэж үлдсэн байдаг. За ийхүү Галдан бошготаан зүүн гарын төрийг барьсан 20 гаруй жилийн хугацаанд 1200 гаруй хот тосготыг байлдан эзэлж олон тулаанд ялсан байдаг. За энэ нь бол дээрх дурдгдсан байлдааны арга техникүүдийг чадварлаг ашигласан харагдаж байгаа. За эндээс үзэхэд Галдан бошготаан бол чадварлаг цэргийн жанжин мөн байсан гэдэг нь түүхэн тэмдэглэгдүүлсэн байна.